Жил үрийн 6 дугаар сарын эхний 7 хоногт мэрэгжлийн хяналтын ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Мэрэгжлийн хяналт гэсэн нэгэн шин салбар Монгол улсад бий болж төлөвшсөнийг засгийн газраас баталгаажуулсан 2005 оны 156 дугаар тогтоолоор улсын мэрэгжлийн хяналтын ажилтны өдрийг тэмдэглэж явахар шийдвэрлсэний дагуу 9 дахь жилдээ энэхүү ёсол төгөлдөр тэмдэглэлээ. Энэ өдөр Монгол улсын өнцөг болон бүрт албан үүргээ гүйцэтгэж яваа мэрэгжлийн хяналтын байгууллагын нийт байцаагчид болон Ахмад буурлууд нэг дор цуглан өөрсдийн хийж бүтээсэн зүйлсээ үнэлэнд өгнөж бахархан баярлсан өдөр болж өнгөрлөө. Үе үеийн удирдлага хамт олонны хөдөлмөр зүтгэлийн үр дүнд хяналтын байгууллага, бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжин төлөвшөж, төрийн хяналтын үйлчилгээний үр дүн, өр нөлөө дээшлэх зэрэг ач холбогдлууд өдрөөс өдөрт өссөөр байгаа. Монгол хүнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангах гэгэн үйлсийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж явдаг салбарын нийт ажилтан ажиллагчид та бүхэндээ мэрэгжлийн хяналтын ажилтны баярын халуун мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлж мэдчилье. Монгол улсын мэрэгжлийн хяналтын ажилтны баярын өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа баярын хурлыг албан ёсоор нээж үхэлнүү хэмээн Монгол улсын их хурлын эрхэм гишүүн, Монгол улсын засгийн газрын гишүүн, Шадар сайд ноён Тэрвиш давг таныг хүндэтгэлийн эндэрт гүн хүндэтгэлтэйгээр урилзалъя. Та бүхэндээ мэрэгжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хуяасаа чин сэтгэлийн баяр хүргэн энэ өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна. Аливаа шалгалтын ажил амаргүй. Нэн яригтай хүнд хөдөлмөр болохыг та бид бүгд мэднэ. Өнгөрсөн он жилүүдэд ганц нэг хүний гаргасан ухар мөчөд мулгуу үйлдэлээс болоод мэрэгжлийн хяналтын байгууллагын нэр хүнд сэвтэж олон түмний итгэл найдвар алдагдж байсан үе бий. Өнөөдөр энэ бүхэн илааширж ард түмэн та бүхэн рүү итгэлийн нүдээр харж эхэллээ. Аливаа аюул эрсдэл урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн эрсдэлд суурилсан. Хүний аюулгүй байдлыг хангаж чиглэгдсэн. Хяналтын шинт тогтсон шилжих, хяналт шалгалтын үр өгөөжийг сайжруулахаар зарцмын цоо шин зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж зарим үр дүнд хүрж байна. Зөвхөн дэвшүүлж байгаач бид энэ ажлыг эхлүүлээд үр дүнд хүрж байгаа та бүхэндээ бас талархаж байгаа илэрхийлж байна. Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд цааш нь бас нэгэн зүйлийг онцлон хэлсэн нь хяналт шалгалтыг эрсдэл суурилсан зарчмаар хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийн дотоод хяналтыг төлөвшүүлэн тэдэнд аль болох зөвлөн туслаж, соён гэгэрүүлэхэд чиглэгдсэн хяналтын цоош нарах хэлбэрүүдийг үйл ажиллагаанд амжилтаа нэвтрүүлсэн хууль тогтоомжийг сахин мөрдөж, эрсдэлтэй аж ахуйн нэгжийн тоог дараалан бууруулан ажиллаж байгааг цаашаа онцлон дурдсан юм а. 2003 онд мэрэгжлийн хяналтын байгууллага байгуулагдахдаа 1.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 2.8 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол өнөөдөр дадлага туршлагын тэгшэрсэн ахмадууд болон залуу үеийн залхамж чанар хангагдсан нийтдээ 2067 болоос өвчнөд олжээ. Ийхүү салбар бүрт төрийн хяналт хэрэгжүүлж хууль тогтоомж зөрчихгүй, иргэдийг хохироохгүй, хүн амын эрүүл мэнд хүнсний аюул байдлыг сахин хамгаалах үүрэгтэй улсын байцаагч нар энэ өдөр хийсэн бүтээснээ хамт олон дундаа хүндлэгдэн үнэлэгдсэн юм а. Мэргэжлийн хяналтын байгууллага үүсвэгчээд 10 хэдэн жилдээ явж байна. Энэ салбарт анхнаас нь орж ажилласан угаан ажилтны нэг юм а. За мэргэжлийн хяналтын газар байгуулагдаад ажилласнаас хойш төрийн одоо хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Энэ чиг үүргийг бол 10 хэдэн жил тасралтгүй одоо хийж ирсэн юм а. За ингэснээр бид нар улсынхаа өмнө төрийн хяналтыг хэрэгжүүлж өнөөдөр ажиллагаан тайлан гэж баярлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагт 11 дахь жилдээ санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд бол төрийн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд бол ажилласныг минь өнөөдөр үнэлсэн талархалтай байна. Мэргэжлийн хяналтын бүх албан агчдаа баримт хүргье. Өнөөдөр та бидний баярын өдөр. Өөр бусад байгууллага, өөр бусад үйл явдалтай давхцахгүйгээр бид жилийн энэ өдөр энэ жил бид юу хийв? Өнгөрсөн жилээс бид ямар ахиц өөрчлөлт гаргав? Энэ өдөр бидэнд баярлаж бахархах ямар үр дүн байна? Бид Монгол төр зүтгэж байгаа төрийн чухал албан тушаалынхаа хувьд төрдөө ард түмэнд юу хийж бүтээж өгөх гэдэг
асуудлаа дүгнж тайлгандаг, түүгээр баярлан багтдаг өдөр гэдгийг та бүхэндээ баяртайгаар хэлмээр байна. Өнгөрсөн оны мэргэжлийн хяналтын баярын өдрөөс хойш бид олон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Нэн түрүүнд хөтөлбөрийн аюулгүй байдал чуулга уулзалтыг хийж, хөтөлбөрийн аюулгүй байдлын сарын аян зохион байгуулж, олон чухал ажлуудыг хийснээр барилга дээр дуу дугаа уулзсан гарч байсан осол эндэгдлийг бууруулж чадлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, тулгамдж байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор бүтээч ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Тухайлбал хятад мотоцикл, хуучин дугуй, хуучин хувцас импортоор оруулж ирэх асуудлаар олон нийтийн дунд онлайнаар санал асуулга авч эхлээд байгаа билээ. 2014 онд мэргэжлийн хяналтын ерхий газраас үйл ажиллагаандаа тандал судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналт зэрэг олон арга хэлбэрийг шинээр нэвтрүүлэх бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Үүний нэгд зөвхөн төрийн хяналтаар аюулгүй байдлын баталгааг хангах боломжгүй учраас бүтээгдэхүүн ажил үйлчилгээнийхээ аюулгүй байдлыг тухайн аж ахуйн эрхлэгч өөрөө хариуцдаг тогтолцоог бодитоор бий болгон ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байгаа юм. Аж ахуй үйлчилгээ эрхлэгчдийг торгож, хяналт авахаас илүүтэйгээр үйл ажиллагаанд нь зөвлөн туслах хэлбэрээр оролцож, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулийн нэг мөр сахин биелүүлэх ажиллагааг зорилгоо болгон ажиллаж байгаа гэжээ. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэсэн харилцан уялдаатай хяналтын тогтолцоот хэлбэрээр хийгдэж байгаа ажлуудын нэгд өнгөрсөн сар нийслэл болоод орон нутгуудад зохион байгуулагдсан эрүүл аюулгүй орчин сэдвт ард түмэн та хаан форум юм а. Монгол Улсын шадар сайд тэрүүж давгийн санаачлагаар иргэд олон нийтийн эрх ашигыг хамгаалах, тэдэнд тулгамдж байгаа асуудлуудыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчдийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөн идэвхжүүлэх зорилгоор ард түмэнтэй хаан үндэсний форумыг нийслэлийн 6 дүүрэг 21 аймагт зохион байгуулж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, санал бодлыг сонсох чөлөөт энэ дөр ажиллуулсан урд өмнө болж байсан чуулга уулзалтуудаас онцлог байсан юм а. Ард түмэнтэй хаан форумыг зохион байгуулах болсон шалтгаан нь өнөөдрийн нийгэм тулгамдж байгаа олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, ард түмний амьдралд ачаа болж байгаа хүн сурдлыг халах, төрийн үйлчилгээг сайжруулан ард түмний сонсох хэрэглэгч болон хаан байх ёстой гэсэн үзлийг нэвтрүүлэх гол зорилготойгоор зохион байгуулагджээ. Энэхүү форумын эхний үе шатууд нийслэлгуудын дүүргүүдэд эрүүл мэнд худалдаа үйлчилгээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн сэдвийн ор хийгдсэн бөгөөд тухай бүрт иргэдийн санал бодлыг хүлээн авсан юм. Үүний нэгэн Дархан улаан аймагт эрүүл аюулгүй орчин сэдвт ард түмэнтэй хаан форум үргэлжилсээр өнгөрсөн сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Уг форум Дархан улаан аймагт үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн болон төрийн бас байгууллагууд аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болоод мэргэжлийн хяналтын ерхий газар болон аймгийн мэргэжлийн хяналтын газар, засаг даргын тамгын газар, онцгой байдлын газар, худалдаа авах ажиллагааны газар, стандартчлал хэмжил зүй хилцэн удирдлага, шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дархан дахь төлөөлөгч нар форумд хамтран оролцсон юм а. За манай аймаг өнгөрсөн жил Аз нуухан талаан бүс нутгийн эрүүл хотуудын холбоонд гишүүнээр эсэж дэлхийн эрүүл хотуудын нэг гэдэг өргөмжлийг авсан байгаа. За энэ өргөмжл авсан гол шалтгаан бол манай аймаг ард иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл болцоог хангаж ирсэн. Энд бол одоо манай үеийн энэ Дархан хотын удирдлагууд бол итгэж зүтгэхтэйгээр ажилласан. Цаашид өнөөдрийн энэ Дархан хотыг удирдах явж байгаа энэ удирдлагууд ч юм ард иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах энэ нөхцөл болцоог цаашид ч гэсэн өргөжлүүлж бид бүхэн бүтээн байгуулалтуудыг хийж явнаа. Ийхүү форумын үеэр Дархан улаан аймгийн иргэд хэрэглэгчдийн эрх ашиг ямар салбарт илүү ихээр хөндөгдөж байгаа болон эрүүл аюулгүй амьдрах нөхцлөөр хангагдж байгаа эсэх, төрийн байгууллагын аюул ажиллагаа ямар төвшөнд байгаа талаар Дархан улаан аймгийн иргэд олон нийт бичгээр болон биечлэн өөрсдийн санал гомдлоо чөлөө тендерээс шууд илэрхийлэн цаашид ямар арга хэмжээ авах талаар харилцан мэдээлэлээ солилцсон юм а. Зах зээл доролцсноос хойш 20 гаруй жил болоход эрүүл мэнд явах, аюулгүй явах тэм орчин миний сэтгэлд нийцдэггүй байлаа. Тэр замын асуудал болон бусад тэр эрүүл хогны асуудлын зэрэг улсууд ярьж байна. Тэр бол үнэхээр бас цаанаас нь зохицуулт хийх хэрэгтэй. Бас иргэд маань өөрсдөө ухамсартай байх хэрэгтэй гэж боддог. Хувийн ганц сонгоос 10 гаруй айл тог авсан байдаг. Газар доогуур 350 м-ээс ингээд тог авдаг. Тэр шон нь одоо хугарч унахад бараг бэлэн болсон. Энийг нэг шийдвэрлэж игүүл сайн байна. Өнөөдрийн форумаар Дархан улаан аймгийн маань иргэд яг өдөр тутмынхаа амьдрал тохиолдож байгаа өөрсдийнхөө одоо өдөр тутмынхын амьдралд бэрхшээлтэй байгаа тулгамдж байгаа асуудлын талаар энэхүү форум дээр асуудал болгож тавьж байна. Тэгээ эндээс ингээ хараад ахаар за нэг ганц нэг хөрөнгө мөнгө шаардсан ажлыг эс тооцвол шийдвэрлэгдэж одоо болохгүй асуудал бол байхгүй. Тухайлбал иргэдийн амьдрах орчин буюу одоо гэр хороолол гудамж талбай, цэвэрлэгийн үйлчилгээний асуудал байж байна, хогны асуудал байж байна. Өнгөрсөн жилүүдэд мэргэжлийн хяналтын ерхий газраас дотоод хяналтын тогтолцоог бий болгох талаар
улсын хэмжээний сургалтыг зохион байгуулж ажилласан. Бүр наривчлаад хэлэх юм бол аж ахуй нэгж албан байгууллага маань дотооддоо өөрийн гэсэн дотоод хяналтын нэгжтэй байх, удирдлагатай байх, журамтай байх ийм зохицуултыг бол хийж байгаа. Ингэснээрээ бид нэр ямар ач холбогдолтой, ямар хэрэгтэй юм бэ гэхээр аливаа эрсдлээс сэргийлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, гарч болох хор охирлыг урьдчилан сэргийлж талсан зогсоох ийм үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэж байгаа. Энэний үр дүн эхнээсээ гарч байгаа. Бид өнгөрсөн жил уул уурхайн салбар болон барилга байгууламжийн салбарт нэлээд хүчтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажилласны үр дүнд уул уурхайн салбарт ялангуяа жилдээ 300-аас 400 үйлдвэрлэлийн осол гардаг байсан бол байхгүй болсон. 3-аас 4 хүний амь нас эрсдэг байсан бол энэ асуудал байхгүй болсон. Энэ юуны үр дүн юм бэ гэхээр дотоод хяналтын нийтлэг журмыг хэрэгжүүлсэн, дотоод хяналтыг бүх шатанда хийж хэрэгжүүлж авах ёстой арга хэмжээг авч ажилласны үр дүн гэж харж байгаа. Тэгэхээр улсын хэмжээнд 2013-аас 14 онд дамжин баригдаж байгаа болон шинээр 2014 онд орон нутаг болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх замын төлөв байдал ашиглалтын судалгааг сая зам засварын ажил эхлэхээс өмнө нэлийн дэлгэрэнгүй гаргасан байгаа. Тэгэхээр энэ дээр аль аймаг орон нутагт ямар засварын ажил хийгдэх вэ, ямар явцтай байгаа, за өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар үүрэг даалгавар өгсөн, тэр хүрээнд ямар ажлууд хийгдсэн гээд аймаг болгоор судалгаа гаргаа сая бүх аймагуудын мэргэжлийн хяналтын газрууд, аймгийн засаг даргын тамган газрууд төрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ хүрээнд тодорхой ажлууд бол нэгдүгээрт хийгдэж эхэлж байна. Энэ дээр хамгийн гол нь хөрөнгө оруулалтын ажлыг нэлээд тодорхой үр дүнтэй аль хэсэгтээ хийгдэх вэ? Дээрээс нь хөрөнгө оруулалтад хийгдсэн ажлууд маань жил болохгүйгээр эргээд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа байдал дээр нэлээд үнэлт өгнөлт хийж байгаа. Мэргэжлийн хэлтийн ерхийн газар эргэн аж ахуйн нэгж зөвхөн хяналт шалгалт хийх чиглэлээр бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллах хэлбэрийг үйл ажиллагаантаа бүрэн нэвтрүүлнэ гэдгээ форум үеэр хэллээ. Үүнийхээ хүрээнд аймаг дүүргийн мэргэжлийн хяналтын салбарыг иргэд олон нийтэд үйлчлэх, зөвлөх төв болгон өөрчилж нээлттэй болгох ажээ. Ийхүү ололт амжилтаар дүүрэн мэргэжлийн хяналтын байгууллагатай ажил амьдралаа холбон хууль тогтоомжийг сахин мөрдүүлэх өндөр хариуцлагатай албанд эрдэм мэдлэг авяас чадвар, сэтгэл оюунаатай ажиллаж яваа нийт улсын байцаагчид болон албан хаагч нарт цаашдын ажилд нь амжилт хүсье.